За зүүдний тухай мэдээлэл өгсөн. Зүүд гэдэг маань ер нь бол унтаа сэрүүний хооронд үйлдэгддэг бодит ба бодит бус, бит ба бит бус гэж ана гарагтын нэг ярьдгийм байна. Зүүдийг бол зүүд гэдэг зүйл бол зөвхөн физик биетүүдэд л тохиолддог, физик биетүүдэд явагддаг ийм үйлдэл байх нэ. Тэгээд энэ физик биет дотроо хүн дүрст ба амьтны дүрст гээд амьтдад л энэ тохиолддог байна. Гэхдээ амьтны төрөл зүйлд бол хөхтөн амьтдал багтдаг. Бүх амьтны төрөл зүйл бол бүгд сүнстэй юу гэхлээр бүгд бол сүнстэй биш байдаг юм байна. Тэгэхээр физик бит гэдэг тодтгол багтж байгаа бүх амьтан зүүдэлдэг гэж ойлгож болох юм байна л да. Гэхдээ амьтны төрөл зүйл сүнстэй юу сүнсгүй юу гэдэг дотроо бол ингээд салдаг юм байна. Үүнд нь сүнстэй цул болон хэрэг биетэй физик амьтны төрөл авсан тэр биетүүдэд хамаатай ойлголт байдаг юм байна. Сүнсгүй амьд биетүүд зүүдэлдэггүй гэвэл бас зүүдэлдэг. Яаж зүүдэлдэг вэ гэхлээр тэднээс л ил ухаан бодлын хувьд бас зүүдэлдэг юм байна. Сүнстэй сүнсгүй амьтад гэж ялгахаар усны ерөн ихэнх амьтад бол сүнсгүй мөртөнгөөсөө тэр дотроо амьтан дотроо хөхтөн амьтдал ер нь сүнстэй байдаг юм байна. Сүнсгүй мөртөнгөөсөө зүүдэлдэг амьтдын зүүд нь бол ихэнхдээ юу байдаг вэ гэхээр ахуй амьдралын зүүд байдаг юм байна. Тэр сүнстэй амьтны төрөл авсан биетүүд болохоор яг хүн дүрст биетүүдтэй ижил төстэй зүүднүүд зүүдэлдэг. Тэгэхээр хүний төрөл авсан физик цул буюу физик сэрэг биетүүд гэхлээр ухамсар сүнсний хөгжлийн дунд шатны бүх биетүүд болж таарх нь л да. Сэрэг биет гэхлээр биднээс маань энэ 3 хэмжээстэд бол цул биетэй байж байгаа. Тэгээд дээшээ хэмжээс дахиад 5 6 гэхлээр физик сэрэг биеттэй болчдөг. Тэгэхээр ухамсар сүнсний дунд шатны бүх биетүүд бүх төрөл зүйлээр зүүдэлдэг нь. За тэр бүх төрөл зүйлд нь юу орох вэ гэхээр өнгөрсөн амьдралынхаа тухай зүүдэлж болно. Мөн ирээдүйд болох зүүдийг урьдчилан харах тийм зүүдүүд дээр төвлөрч зүүдэлдэг юм байна. Ер нь яагаад зүүдэлдэг вэ гэдэг дээр хоёр шалтгаанаас болж ер нь зүүдэлдэг юм байна. За дээр хэлсэн тэр ил ухаан бодлоор хэд төвлөрсөн бодлын үр дүнд одоо сэрүүн байж байхдаа одоо биднээс ямар нэгэн асуудал, ямар нэгэн зүйлийг ингээд бүр ингээд төвлөрөөд маш удаан хугацаагаар ингээд бодно штэ. Тэр бодлын үр дүн нь унтаа үед үргэлжлүүлэн хийсвэрээр үйлдэгдэж зүүдэлдэг байна. Тэгээд тэр хэд төвлөрсөн үед ингээд үргэлжлүүлэн хийсвэрээр тэр нэг бодол төр төвлөрсөн байвал тэр нь унтахад үргэлжлүүлээд зүүдэлдэг бол нөгөө нэг шалтгаан нь болохоор хүний физик бие нь ядраад бүх булчин эд эрхт нь сулран тархины мэдээлэл зогсох буюу амрах үед ухамсар эцэг биенээс гарч мэдээлэл цугдуулах. Одоо хүний биед чинь ухамсар, дотоод ухамсар тэгээд сүнс гэж байгаа шүү дээ. Ухамсар сүнс. Тэгтэл ухамсар дангаараа бас физик биенээс гарч мэдээлэл цуглуулах. Харин ухамсар сүнс нь хамтаараа гарч аялах гэж хоёр дотор нь тэр зүүдийг хоёр ангилдаг байна. Тэгэхээр аялах гэдэг ухамсар сүнс биеэр гарчих юм бол биднүүсийн яриад идэг сүнсний аялал буюу астрал аялал гэж ярьдаг штэ. Тэр ухамсар сүнстэйгээ хамт гарчих юм бол астрал аялал гэж хийдэг байна. Ухамсар дангаараа биес гараад мэдээлэл бас цуглуулдаг байна. Ухамсар хідээ дангаараа гардаг ямар шалтгаан байдаг гэх юм бол одоо биднээс шин санаа, шин ажилд хит төвлөрөх, бодож санснаар юм бүтэхгүй байх үед биднээс маш удаан хугацаагаар тэрэн дээрээ төвлөрнө штэ. Тэгээд төвлөрөөд ахлаар дотоод ухамсар тэр мэдээлэл очдог байна. Яг нэг имийг л дахин урт хугацаагаар энэ давтамжтай бодоод байна штэ. Тэгээд ахангууд биднүүсийн юун тухай бодоод байгаа мэдээлэл нь ухамсарт очичдаг юм байна. Тэгэхээр ухамсар биднүүсийг унтцсан хойно үргэлжлээд одоо биднүүсийн тэр төвлөрөөд исэн бодол дээр ухамсар нь одоо унтсан хойно мэдээлэл цуглуулахаар бэлтгэгдэж байна. Тэгээд тухайн физик бие нь тухайн үед ядраад унтах үед нь нөгөө мэдээлэлээ цуглуулахаар гардаг байна. Тэгэхээр мэдээлэл ухамсар сүнст очсноор ухамсар чамд хэрэгтэй мэдээлэл цуглуулахаар соронзон орны мэдээллийн сан руу аялдаг гэж байна. Ухамсарын дангаараа. Тэгээд тэнд байгаа мэдээллийг шүүрдээд одоо тэр физик биетэд хэрэгтэй байгаа мэдээллийг өөртөө хадгалцдаг юм байна. Ухамсар маань. Тэгээд физик биедээ эргэж ирдэг.
ийм маркаар ухамсар дангаараа зүүдэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө одоо зарим нэг одоо эрдэмтэд ч юм уу одоо нэг юмны шийдлийг олох гээд одоо бодож зүүдэндээ тэрнийхээ шийдлийг олсон гэж ярьдаг маань. Тэр ухамсар маань сонгон орны мэдээллийн санд ороод хэрэгтэй мэдээллийг авчраад тэгээд тэрийгэ физик биедээ эргээ ирсэн үед нь тэр нь ингэж тайлагддаг байх нэ. Харин ухамсар сүнс хэдийд ямар шалтгаанаар гадагш аялдаг нь болохоор ер нь биднээс унтахаасаа өмнө өөртөө команд өгдөг штэ. Одоо би астрал аялал хийхэд бэлэн байна ч гэдэг юм уу, астрал аялал хийх нь эсвэл одоо би тийшээ очиж үзмээр байна ч гэдэг юм уу. Тийм байхад командны дагуу физик бие нь салан үлдэхэд бэлэн байдалд ороод тэгээд тэр салан үлдэх гэж байгаа физик биеийнх нь амьсгалын давтамж тухайн аялах гэж байгаа ухамсар сүнсний давтамж хоёр нэгдэх үед нэг биеинд байсан тэр хоёр бүрдэл хоорондоо салаад талахад бэлэн болоод тэгээд аялж эхэлдэг байх нэ. Унтахаасаа өмнө өөртөө команд өгтөө би физик биедээ эргэж ирэхдээ энэ бүхнийг санах болно гэд команд өгч гисэн байх юм бол хаашаа явж юу харснаа тод сандаг. Хэрв санамж өгөгдөөгүй тохиолдол болохоор бүдэг бадаг би нэг тиймэрхүү юм зүүдэлсэн гэд зарим хүмүүс үл зүүдэлчээд сэрэнгүүтээ санаж яснаа эргээд огт мартчихдаг штэ. Эсвэл огт санахгүй байх тийм үед гардаг байх нэ. Тэгэхээр зүүдээр аялах ухамсар сүнс физик биетэй давтамжийн хувьд нэгдэх тэр нь маш их чухал хамаартай байдаг. Зүүдээр аялах нь одоо ухамсар сүнсний давтамж, физик биеийн давтамж хоёр нэгдэх тэр бүрдлээс болж астрал аялал хийгддэг бахан. Тэрнээс маш их хамаардаг байх нэ. Тэгээд өөрөө бодолтой маш тодорхой, тэр маш итгэвтэй. Тэгээд нэг тийшээ явах хүсэлтэй. Тэгээд мэдрэмжтэй бол ер нь аяллаа үйлдэл бүрийг тодорхойлон санах санамж нь физик биетэй нэгдэх үед тэр бүх аялсан аяллуудаа санаад буцаад тэрийгэ илэрхийлж ярьж чаддаг байх нэ. Үүнийг л одоо унтаа сэрүүний дундах биднээс бол заримдаа транс гэж хэлдэг штэ. Буюу зүүдэн сүнсний аялал гэдэг юм аа гэж ийм мэдээлэл өгсөн байна.